Би айлын 8 дахь хүүхэд, 5 эгч, 2 ахтай. Бид их олоолаа өссөн. Хүүхэд насны минь хүмүүжил хүн шанараа шигшигдэж, аавынхаа өгсөн чихрийг ах нартайгаа хувааж иддэг. Олуулаа идсэн чихрийн амт одоо ч надад амтагддаг. Ах нартаа шоглуулж өссөн хүүхэд нас минь арын хаалга гэж мэдэхгүй, авьяас чадвар хоёртой мэддэг болгосон юм. Эхлээ зүгээр л үг байдаг. Надад мөрөөдөл бий. Энэ зүгээр л үг байсан. Гэхдээ энэ үг олон хүний мөрөөдөл байсан учраас олон зуун жилийн боолчлолоос өнгөт дарснуудыг чөлөөлж өнөөдөр тэдний нэг нь ерөнхийлөгч болсон байна. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Энэ бас зүгээр л үг байсан. Саруул ухаантай монгол хүмүүс олуулаа байсан учраас бид өөрчлөлтийг хүний амиар биш, хүсэл зоригоор байгуулсан юм. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Эрх чөлөөт нийгмээ энэ хിവэр нь хадгалахын тулд хар 7 сарын 1-нийг харахыг хүсээгүй учраас 19 жилийн дараа бид ардчилсан ерөнхийлөгчөө олуулаа сонгосон юм. Үнэт зүйлсээ хамгаалахыг хүн бүхэн хүссэн учраас үндсэн хуулиа бид бас олуулаа баталсан юм. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Элэгнэгт ах дүүс минь их дэлхийгээр нэг тарсаж энэ газар шороон дээр бид олуулаа үлдсэн учраас эрх чөлөөт тусгаар тогтсон Монгол улс оршиж байна. Гадаг шахарсан монгол залуус ганцаардаж зовж ханаад хүслэн болсон нутагтаа ирж хүн шиг амьдрахыг хүсэж байна. Олуулаа мөртлөө цөөхүүл юм шиг байж ханлаа. Одоо боллоо. Хуучин цагийг халж, хувьсгал хийснээр санаж, шудраг нийгмийн төлөө бид олуулаа ялгая. Унаж болсон жилүүд эвийн хүч ийн ухаанаар зангидагдлаа. Ургах наран мандаж ардчилсан засаг олуулаа ялгая. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бол. Хамаг Монголын сонголт нэргэн байхыг мэдэж байна. Хамгийн гол нь бид олуулаа